Үзэгч та бүхэнд амралт өдөр мэндийг хүргэе. Энэ 7 хоногт той мэдээлэл эхэлж байна. Монгол Улсын ерөнхий сайд газрын цэц боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Улсын хэмжээнд нийтдээ 745.1 мянган тонн ургац хураа аваад байна. 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жилээр зарлалаа. Эрдэнэс 5 хувьцат компани сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд аудит хийхээр боллоо. Улс орон дээр соёлын бүтээлч сар аян 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Эдгээр болон бусад мэдээллийг та бүхэндээ томилон хүргэнэ. Эхний мэдээллийг та бүхэндээ хүргэе. Монгол Улсын ерөнхий сайд Гомбочвын Зандаштар Дорногов аймгийн Алтан ширээ суманд хэрэгжиж байгаа газрын цэц боловсруулах үйлдвэрийн явцтай газар дээр нь танилцлаа. 4 сарын өмнө буюу өнгөрсөн 6 дугаар сард 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 53% хүрчээ. Бүгд найрамдах энтэх улсын экспорт импортын банкны 1.7 тэрбум Америк долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа газрын цэц боловсруулах үйлдвэрийн төсөл 4 багц ажлаас бүрдэж байгаамаа. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж улсын комист хүлээлгээ өгсөн. Бусад багц ажил болох дулааны цэцлэгээ станц болон технологийн байгууламж барих ажил барилга устралтын шатанд явж байна. Үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км уттай газрын цэц дамжуулах хоолойн төсөл 89.4% гүйцэтгэлтэй байгаамаа. Засгийн газраас үйлдвэрийн түүхийдийн хангамж хүрэлцээ болон ширээт дэд станцын хүчин чадлыг 25 мегаватт болгон өргөдөх ажил гээд газрын цэц боловсруулах үйлдвэрийн ашиглалтанд оруулахад бүхий л талаар дэмжиж онцгой анхаарч ажиллана гэдгийг ерөнхий сайд хэллээ. Газрын цэц боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгах төлөвлөгөөт хугацаа 2027 оны 12 дугаар сар гэж төлөвлөж байгаа юм. Өргөжлүүлэн та бүхэндээ албаны хүмүүсийн яриаг хүргье. Манай засгийн газар анх байгуулагдсан цагаас эхэлж онцгой ач холбогдол өгч хурдчлуулах бүх шаардлагатай хэмжээ авч ажилласан. Яг л газрын цэцний үйлдвэрлэл манай улсын одоо стратегийн чухал ач холбогдолтой юм бүтээн байгуулалт. Ингээд одоо энэ зууны хугацаанд тэгэхэд энэ 4 сар тэгэхэд одоо нийт бүтээн байгуулалтын ажлын 50% хийж чадлаа. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын явцад танилцахад 50%тай байна. Одоо өнгөрсөн 4 сарын хугацаанд үндсэндээ бараг 30% ажил хийж гүйцэтгэлээ. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын ажил маань одоо бидний ард харагдж байгаа тэр түүхий тосны резервуар нөөцийн сав гэхэд одоо манай бүхий өргөдөө том адилхан одоо тийм том хэмжээтэй одоо сав барьж байгуулахын тулд чинь газар доорх маш их ажил хийгдсэн. Тэгэхээр үндсэн ажил газар доорх ажил хийгдсэн. Одоо газар дээрх бүтээн байгуулалтын ажил бол үндсэндээ 90 жилийн хугацаанд бид бүрэн дуусгаж 27 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж хахаж ажиллаж байна. Хоёр улсын хүчин чармаалтаас хугацаанаас өмнө ашиглалтанд оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Том төсөлд том саад тулгардаг юм байна. Гэхдээ тулгарсан асуудлуудыг шийдвэрлээд шуурхаа явж байна. Төслийг хугацаанаас өмнө дуусгахын тулд ажилтнуудын визийн асуудалд анхаарч өгөх шаардлагатай юм аа. Тэр бол анхны үйлдвэрээр ажиллах гэж байгаа учраас бүх хэмиг дээд зэргийн одоо хамгийн дээд стандартаар хийлгэж байгаа. Газар доор ингэж булдаг ингэж хэлсээр бол хамгийн орчин үеийн найдвартай шингэрүүлсэн шалтгааны хадгалах боловсруулах үйлдвэр өөр бусад үйлдвэр байхгүй энэ оронд бол дээд зэргийн одоо энэ инженерийн шийдлүүдийг гаргах ёстой. Тэгэхээр ер нь сүүлийн үеийн статистикаас харахад газрын цэц боловсруулах үйлдвэрт гарсан гал осол аваарууд бол маш их шингэрүүлэх шатлагын ийм агуулгах самнаас гарсан байдаг. Тэр бөмбөрцөг хэлбэртэй жоохон сейсмикийн хөдөлгөөн газар хөдлөлт нь бол маш эмзэг. За энэ бол хамгийн бат бөх найдвартай юм аюулгүй ажиллагатай. Харин ашиглалтанд орох хугацааг 2028 он гэж тооцоолж байна. Газрын цэц боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, орчин үеийн стандартын шаардлага хангасан евро 5 бензин, за мөн 834 мянган тонн дизель, 396 мянган тонн авто бензин, за 80 мянган тонн онгоцны түлш, за 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, за 17 мянган тонн зуухны түлш бол үйлдвэрлэх юм а. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүнийг дотоодоос за өөрсдөө үйлдвэрлэдэг болно гэсэн үг юм а. Өөрөөр хэлбэл дотоодын нефтийн бүтээгдэхүүнийхээ 50-аас 100 хүртэл хувийг дотоодоос хангана гэсэн үг юм. За мөн нийт 1500 ажлын байр бол шинээр бий болох юм а. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ургац хураалтын өртсөн дүнгээр 745.1 мянган тонн ургац хураа авсан байна. За энэ нь өмнөх онтой харьцуулахад 503 мянган тонноор бол буурсан юм үзүүлэлт гарсан гэдгийг салбарын яамнаас бол мэдээлж байгаамаа.
За мэдээлэлээр 2025 онд улсын хэмжээгээр 274.1 мянган тонн үр тариа, үнээс 252.3 мянган тонн улаан буудай, 101.9 мянган тонн төмөс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 133.3 мянган тонн тэжээлийн ургамал, 27.2 мянган тонн досны ургамал, нийт 745.1 мянган тонн ургац хураавч өмнөх онтой харьцуулахад 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар ургац буурсан байгаамаа. Улаан буудай 34.7 хувиар, төмөс 22.9 хувиар, хүнсний ногоо 22 хувиар, малын тэжээлийн таримал 46 хувиар, досны ургамал 49 хувиар тус буурсан байгаамаа. Ургац хураалтын урьдчилсан дүнгээс харахад Монгол улсын нийт хүн амын хэрэгцээд улаан буудаyn 62.5%-ийг, төмөсний 76.9%-ийг, хүнсний ногооны 72.6%-ийг дотоодын ургацаас хангах тооцоо хийжээ. Улаан буудаyn хувьд хэдийгээр гангийн нөлөөлөлд өртсөн ч 8-аас 9-р сард цагаагаар харьцангуй тааламжтай байж хураалтыг 7-оос 10 хоногийн өмнө эхлүүлсэн ч ургацын чанарт эргээр нөлөөж тарианы болц жигд цавуулаг өнөртэй байна. Танилцуулгатай холбогдуулан хүнсний улаан буудаyn стратегийн болон 2026 онд тариалах үр тариа, төмөс тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, байгалийн давагдчихгүй хүчин зүйлсийн улмаас газар тариалангийн үйлдвэрлэлд очиж болзошгүй эрсдлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээний төлөлгөө боловсруулан хэрэгжүүлэх, тариалангийн үйлдвэрлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Хүнс үдийн аж ахуйн үйлдвэрийн сайд энх хоёрт бол даалгасан байгаамаа. За өргөжлүүлэн та бүхэндээ салбар яамны газрын даргын яриаг хүргэж байна. Энэ жилийн тухайд газар тариалангийн гол бүс нутаг болох Дархан Сэлэнг булганы хойд сумдуудаар нэлээдгүй хэмжээний гантай байсан. За энэ хүчин зүйлтэй холбоотойр урд жилүүтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан юм үзүүлэлттэй гарч байна. Тэгэхдээ ийм нөхцөлд ч гэсэн манай тариаланчид маань тодорхой хэмжээний технологиг барьж урагшаа сайн бэлтгэсний үр дүнд бол эдийн хэмжээний ургацыг хурааж авлаа. За тэгэхдээ ямар ч байсан гол төрлийн таримлууд болох хүнсний улаан буудаа, төмөс хүнсний ногоороо 69-с 79%-ийг хангах, дотоодын ургацаар хангах ийм үзүүлэлт бол гарч байна. Дараагийн мэдээг хүргэе. Засгийн газраас 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлалаа. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл Монгол хүн зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жилээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан засгийн газарт танилцуулгыг эрүүл мэндийн сайд чин бүрэнд даалгалаа. Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн засаг дарга нарт үүрэг болголоо. Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд дарга нарт үүрэг болголоо. Энэ 7 хоногт гэрэл зургийн хайрсанд болсон онцлог гэрэл зургуудыг та бүхэндээ хүргэж байна. Улс орон даяараа соёлын бүтээлч цаараа 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ аяны хүрээнд орон нутгаас ирүүлсэн сэтгүүлчдийн мэдээллээс та бүхэндээ багцлан томилж байна. Өмнөд аймаг соёлын бүтээлч сарын аяны хүрээнд нэрт уран бүтээлч Монгол Улсын урлын гойцтгэлтэн зураач, уран баримлалч Адягийн Довчин даваа гэсний нэрмжит говь арт төслөх урлагийн шилдэг бүтээлч шалгаруулах үзэсгэлэнг эхлүүлсэн байна. Довчин даваа нь ажиллах хугацаанд дахин давтагдчихгүй олон бүтээл төрөвсөн. Карло Марксийн хөрөг, жингийн цуваа, галбийн говийн домог, битүүний шүн, буурын ноцолдоон зэрэг уран бүтээл нь олонний танил бүтээл болсон. Мөн олон алдартай хөшөө дурсгалууд байдаг. Тэрбээр шилдэг удирдагч байсан төдийгүй залуусын авиас бэлгийг нээн илрүүлэх, сургам хүмүүжүүлэхийг хүсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн багш хүү юм а. Дүрслэг урлагийн үзэсгэлэнд орон нутгийн 32 уран бүтээлч 72 бүтээлээрээ оролцсон байна. Үзэсгэлэн 3 өдрийн турш иргэдэд нээлттэй дэлгэн үзүүлсэн байна.
Говьлтай аймгийн Жангар нийтийн номын сангаас тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байна. Тэдгээр ажлуудын нэг нь албаагчдынхаа Монгол хүчиг тэр тусмаа захин орчинд Монгол хүчгийн чадварыг сайжруулахад анхаарч, насан туршийн суралцахуйн төвийн багшаас сургалтын үйл ажиллагаа авч мэдлэг чадвараа дээшлүүлжээ. Говьлтай аймгийн Жангар нийтийн номын сан нь анх нэг оронтойтой 200 номтойгоор үйл ажиллагаа эхлүүлж байсан. Одоо 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 1800 байнгын уншигч бүртгэж 20 мянган эрцэд 40 мянган номоор үйлчилж байгаамаа. Үзэгч та бүхэндээ энэ 7 хоногт улс эх оронд өрнөсөн үйл явдлын мэдээллийг тоомлон хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.